Монгол Солонгосын эдийн засгийн форум нь харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж тодорхойлох бизнес эрхлэгчдийг туршлага солилцоолох, холбох, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор байгуулагдсан байдаг. За энэ үргээч биелүүлж хоёр орны агаарын тээврийн толгой компаниуд хамтран ажиллах болсон. За өмнгийн говьд ашигт малтмалын гэхийн нөөцийг ашиглахад талуудад гүүр болж чадсан юм. За үүнээс гадна бүгд найрамдах Солонгос улсад Монгол иргэд бизнесмэнүүд зорчиход визний хөнгөлөлтөд болгож чадсан байдаг. За үүнийг ч их хурлын гишүүн тус форумын өдөртөх зөвлөлийн дарга Батхүү онцолж байлаа. За харин ажлын хийж буг бүгд найрамдах Солонгос улсын шадар сайд Кван Вуе Монгол улсын эдийн засгийн хурдтай өсөлт бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгааг онцолсон. За мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн өн босгон дээр ийхүү ажил хийхээр ирсэн нь олон зорилго агуулж ирсэн болохыг онцолж байлаа. 이번 방문의 주 목적은 몽골 솔롱고스인 хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны MOU дээр MOU шинжилэн байгуулах асуудал байгаа. Тэгээд дээрэс нь Монголын уятан залуучууд манайд орноор ирж сурж байгаа. Тэдний сургаалтын төлбөр хүндэ тэм учраас манай засгийн газраас тэд нарт ингэж дэмжлэг үзүүлэх арга гэрийн ирээд ажиллангаа сургаалтын төлбөр хийх тийм тогтолцоо бид нараа бэлдэж байгаа. 새로운 MOU 체결이 중요한 과제고. За Австрали улсад суралцагчийн гэр бүлийнх нь визийг давхар зөвшөөрдөг. За үүнтэй ажлаар бүгд найрамдах Солонгос улс руу суралцахаар явж буй оюутны гэр бүлийнх нь гишүүний визийг гаргах, бүтэц бий болгохоор зорж байгаа юм байна. За Монгол улстай тохиролцох зорилготой ажил хийж байгаа юм байна. За түүний хувьд улсынхаа шадар сайдын үргийг боловсролын сайдын албан тушаалтаа хамтаар давхар хашдаг юм а.